улсын хамгийн том нэр хүнд бүхий тэрнийтэй сургууль дээр Монголын үндэсний урлаг хөгжмийг таниулах гоё арга хэмжээ боллоо. Ирландад үүсэн байгуулагдсан хуур хамтлагийн эдгээр хөөрхөн охид залуус маань Монголын үндэсний өв соёлын сайхныг мэдэрүүллээ. Миний бие хөтлөгчөөр ажилласан эхлэл хэсэг дээр жоохон маанагдаж хуур хамтлагийнхныгаа нэлээд сандрахсан байгаа. Гэхдээ төгсгөл рүүгээ буш харагдсан. And unique culture. Are you ready? Yes. If you're ready, I just want to see your warm welcome to Hurban. За яг юу болсон бэ гэхлээр бид морин хуур, хөөми, монгол бүжиг, лимб, ятгах хөгжмийн тухай товчхон бичлэг бэлтгэсэн байсан юм. The origins of the Morin Chur can be traced back to ancient times. Historical records from Тухайлбал яг одоо морин хуурын үүсэл онцлогийг харуулсан видео презентацийн эхлэл хэсгийг та үзэж байна. Ингээд бичлэгээ үзүүлсний дараа хуур хамтлагийн хуурчид морин хуурыг дуургаж Тринити коллежийн шаврыг үргэлээ. As one of Mongolia's traditional musical instruments, the yatka has evolved significantly over the centuries, with changes in its shape, size, and the number of strings. Тэгээд ятга, бие биелгээ, хөөми, лимбиний талаар мөн л танилцуулах бичлэгийг үзүүлж, араас нь амьд тоглолт үзүүлбэрийг сонирхуулсан. Сэтгэл сэргэм сайхан байсан. Яасан ч авьяастай залуус юм. Миний бие Ирландад ирээд 3 жил болжээ. Нутгийн бараа хараагүй 3 жил өнгөрчээ. Энэ үеэр Монголын маань салхи үнэртж өв соёлоор омогшсон юм. Тийм мэдрэмжийг хуур хамтлагийн залуус ирсэн хүн болгонд мэдрүүлсэн.
Энэ арга хэмжээний гол зохион байгуулагчдын нэг бол Сара эгч. Тэрээр дэлхийн топуудын нэг болох Trinity College-д ажилладаг. Юу гэлээ? Төсөв мөнгийг нь баздаг сурагтай. Энэ дэшрамд Сара эгчтэй баярлалаа. In culture and music more in the community. Монголыг хөгжмөөр урлагаар нь таниулах арга хэмжээний төгсгөлд хуур хамтлагийн залуус зочдын сонирхсон асуултанд хариулт өгч Монгол хөгжим урлагийн талаар санаа бодлоо хуваалцсан. Түгээрш барахгүй хардаа зарим зочдод Монгол хөгжмийн зэмсгийг дуургаж үзэх боломжийг олгосон юм. Хуур хамтлагийн залуустаа уран бүтээлийн бузгай их амжилтыг хүсье. Somewhere else entirely. Thank you so much. So beautiful.